За сайн байцгаана уу? 7 сарын төлөв байдлынхаа мэрэг эхлэхэд бэлэн боллоо. За зүүнээс эхлээд групп номер 1, 2, 3. За энэ бичлэгээр нь бичлэг нь 2 хэсэгтэй. Эхний хэсгээр нь болохоор ерөнхий байдлыг нь харж өгнө. Энэ ерөнхий байдал дээр нь таны одоогийн байдлынхаа энергийн шалгалтыг хийх болно. Тэгэхээр эндээс та сонгосон групп нь яг таны групп мөн байна уугүй юу мэдэх боломжтой. За тэгээд 7 сард орж ирэх шин зүйлийг харуулж өгнө. 7 сард тохиох анхаарах шаардлагатай болгоомжлох ёстой зүйлийг нь харж өгнө. За тэгээд тийм эсвэл үгүй гэдэг асуултанд хариулж өгөх ба. За энэ уншлагын үеэр хаад дурлаа, санхүүгийн ямар ч мэдээлэл орж ирэх боломжтой. Тэгээ ямар мэдээлэл орж ирснээс нь хамаарат нэмэлт бичлэг буюу бичлэгийн 2 дугаар хэсгээр нь тодруулга авч өгнө. Ямарваа нэгэн зүйл дээр нь харж аваад хамгийн тодруулах хэрэгтэй зүйл дээр нь тодруулга харж өгнө. За тэгээд 7 сар таны хайр романтик амьдрал ямар авах вэ гэдгийг харж өгнө. За тэгээд санхүүг нь харж өгөө. Тэгээд эцэст нь дахиад нэг удаа сахиусаас нь тийм эсвэл үгүй гэсэн баттай хариу аваад бичлэгэнд дуусгаараа. За үгүй амьсгал аваад тэгээ группээ сонгоорой. Групп номер 1 сайн байна уу? Уншлагадаа тавтай морил. За та бүхэн морь гэдэг хөзрийг сонгосон байна. За энэ морь гэдэг хөзөр нь болохоор маш тийм дараахан бөгөөд тууштай байдлаар амжилтанд хүрэхийг бэлэгддэг хөзөр байгаа. За тэгээд хөзрийн зөвлөгөө нь болохоор яг одоо цагтаа ерөөсөө юу авах уу, ямар амжилтанд хүрэх үү, шагналал нь юу авах уу гэдэг дээрээ анхаарахгүйгээр яг одоо байгаа үйл явц, ямарваа нэгэн ажлынхаа үйл явц, амьдралынхаа үйл явц дээр нь анхаараарай гэсэн юм зөвлөгөөтэй байгаа. Морь гэдэг амт нь өөрөө юм сөрлөг агуулаг маш хүчтэй амт. Гэхдээ бас маш даруухан байдаг тийм. Тийм тэгэхээр таны заавал даруухан байгаарай гэсэн үг юм биш. Тэрнээсээ илүүтэйгээр таныг даруухан байна шүү. Мундаг байна шүү гэж сахиусууд нь магтаж байна гэсэн үг. Маш хүчтэй өөрийнхөө бүрэн хүч чадлыг маш тийм хямхтай зөв ашиглаж чадж байна. Хэтрүүлэхгүй байна, багдуулахгүй байна. Тэгээд өөртөө хитрхийн ингээ бардаад асуудал үүсгээгүй байна. Тэгээд ийм сайхан морь шиг тайван бөгөөд хурднаар тавьж байна. Сайн байна шүү гэсэн магтаал болж орж ирж байгаа. За тэгээд бас сахиусгийн сануулгын болохоор яг эцсийн үр дүн буюу энэ нөхцөл байдлын шагнал юу ах уу, амьдралд нь ямар шагналууд орж ирэх үү, үр дүнгууд таны өдийг хүртэл хичээсэн зүйлсүүдээр нүр дүн гарч ирэх нүггүй юу гэд тиймэрхүү зүйлсүүдээр бол нэг анхаарат хэрэггүй шүү гэсэн сануулга зөвлөгөө олж ирж байна. За одоо энерги шалгалтыг таны одоогийн нөхцөл байдал ямар шүү байгааг нь харж өгье. Одоогийн нөхцөл байдал дээр нь тодруулга бөгөө мэдээлэл авч өгье. За тэгээ энэ мэдээлэл нь таараа таны нөхцөл байдал мөн байх юм бол энэ таны групп мөн гэсэн үг шүү. Ace of Pentacles, Nine of Pentacles, Seven of Pentacles. Би түрүүчингээ хөзрөө хэлсэн. 3 хөзөр нь гуруулаа зоосон утгатай хөзөр гарч ирсэн учраас та яалтчгүй санхүү карьер дээр их анхаарсан байж болзошгүй. Санхүү карьер болон хувийн амар амгалан. Энэ хувийн амар амгалан гэдэг зүйл дээр юу ч яаж нөлөөлж иж болно. Найз нөхөд, гэр бүл, эрх чаваахаас тэгээд мэдээж ажлын амжилт гэх мэт зүйлсүүд орж ирдэг. Ace of Pentacles доош харсан гарч ирж байгаа. Та аль хэзээ ажлын тал дээрээ зөндөө үр суулгацсан байгаа. Одоо энэ үрээ шинэ үр суулгах шаардлагагүй үе дээр ирсэн байгаа гэж харж байна. Тэгээд аль хэзээ суулгасан өөрийнхөө үр шимийг аваад эхэлсэн байгаа. Энэ бүх зүйлсийгээ таашаагаа, таалан өөртөө ингээд аваад таашаагаад одоо юу гэдэг вүлээ одоо энийг тамшаагаад гэдэг үлээ би зөв гэлж юм мохоо гэлж юм мэдэхгүй байна. Жохон сонио үг хэлчих шиг боллоо. Тийм тэгэхээр энэ өөрийнхөө амьдралдаа суулгасан үр шимээ сайхан хүртээд аашралтай байх цаг үе ирсэн байна. Тэгээ ер нь бол нэлээд тухлаад налаасаа уух цаг үе ирсэн байна гэж харагдаж байна. За тэгэхээр бүр өөрийгөө амар дайчилж ингэж ажиллах шаардлага одоогоор л ерөөхдөө бол байхгүй байна. Та амьдралын ямар талаараач бодож ирсэн байх хамаагүй. Тэгээ бас энэ харилцаанд Nine of Pentacles гэх үзэр гарч ирсэн учраас та ихэнх нь та сингл хүн байж болцсохгүй ганц бий. Тэгээд ганцаараа өөрийнхөө компани гэдэг шүү дээ. Өөрийнхөө цагийг өөртөө өнгөрүүлж сурж байгаа. Ганцаараа аашралтай байж сурж байгаа гэж харагдаж байна. За тэгээд ганцаараа аашралтай байх үрээ аль хэзээ суулгацсан. Тэгээд энэ өрн цайхан одоо ургаад соёолоод үр шимээ өгөж эхэлж байгаа гэж харагдаж байна. За тэгээ нөгөө талаараас та өөртөө ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай цаг үе мөч ирсэн байж болзошгүй юм шүү. Өөртөө их хэмжээний мөнгийг зарцуулах гэж болзошгүй. Хэрвээ тийм бол энэ нь зөв.
буруу үйлдэл биш, зөв юм аа. За тэгээ тэр үйлдэлээ бас би тухтай байдлаар, би амар байдлаар хийгээрэй гэсэн зөвлөгөө орж ирж байна. За нэмэлт харъя. Ace of Cups, Three of Pentacles. За дахиад ажлын үзэр гарч ирлээ. Гэтэ ажлын үзэр доошоо харсан гарч ирсэн байна. Тэгэхээр миний анхны таамаг зүг байна. Хичнээн маш олон зоостой үзрүүд гарч ирсэн ч гэлээ яагаад ч юм ажлын талаар биш юм шиг санагдаад мэдрэмж төрүүдээсэн. Тэгэхээр энэ болохоор Ace of Three of Pentacles буюу яг ажил карьер бэлэгддэг үзэр доошоо харсан гарч ирж байгаа учраас энэ мессеж дийлэх үедээ ажлын тал дээр биш. Хувийн амар амгалан, хувийн амар тайвангийн талаарх хөзрүүд байна. Тэгэхээр жишээлбэл та одоо хувьдаа хинээс ч хамааралгүйгээр, хэний ч одоо гарыг гуйхгүйгээр, хинээс ч анхаарал нэхэхгүйгээр ганцаараа хангалттай ажиргалтай байж болд юм байна. Хангалттайгаас илүү ажиргалтай байж болд юм байна. Гэх мэт иймэрхүү зүйлсийг ухаарж байгаа юм. Ганцаараа бүрэн дүүрэн хангалуун байх энэ нөхцөл байдлаа өөртөө хангалттай сайхан бүрдүүлсэн. Одоо энийгээ ингээ өөртөө шингээж аваад яг сайхан өөртөө танилцаад ингээ сайхан байж байгаа үе дээрээ байгаа юм байна. За тэгээ бас та хин нэгэн хүн дурлсан байж болзошгүй юм байна. Цоо шин хайрын сэтгэл, хайр бадарч орж ирсэн байгаа харагдаж байна. Та аль хэзээ хин нэгэн хүнд ингээ хүчтэй дурлаагүй байгаа бол 7 сарда хин нэгэн хүн дурлах боломжтой байна. Цоо шин хайрын амьдрал таны амьдралд орж ирж байгаа харагдаж байна. За тэгээ энэ цоо шин хайр гэдэг нь цоо шин хүн гэсэн утгатай байх шаардлагагүй. Өмнө нь харцдаг байжгаад тэгээд энэ удаар шинээр дурлах хүн байж болно. Өмнө дурлсан үргэсэн сасан байжгаад одоо дахиад шинээр дурлах юм хүн байж болно. Эсвэл гэхдээ бас мэдээж цоо шин хүн байж бас болно. Энэ хайрын мэдрэмж нь болохоор ингэж цоо шинээр бадарч гарч ирж байгаа хайрын мэдрэмж учраас заавалчгүй ийм цоо шин хүн гэсэн утгатай байх бол шаардлагагүй юм байна. За тэгэхээр таны ерөнхий байдал ийм байна. Одоо таны гол уншлагыг оръё. За 7 сард таны амьдралд шинээр орж ирэх зүйл юу яах вэ? 7 сар таны амьдралд шинээр орж ирэх зүйл юу яах вэ харъя. За хэрэг уншлага нь өдөө хүртэл нэлээд таарч байгаа санагдаж байгаа бол таны групп мөн. Хэрэг таарахгүй байвал та өөр группыг үзээрэй. За 7 сар таны амьдралд орж ирэх шинэ зүйл юу вэ? 7 сар таны амьдралд орж ирэх шинэ зүйл юу вэ? Шинэ бөгөөд гой зүйл нь юу яах вэ харъя. The Devil доош харснаа. За энэ дээр би тодруулга авъя. The Magician. За их чухал сонирхолтой ач холбогдолтой юм 7 сард орж ирэх бололтой. За Руна шидэж үзье. За Руна шидэж үзье. 7 сард амьдралд орж ирэх шинэ гой зүйл юу яах вэ? Ингвас. Окей. За тэгэхээр жоо нэмэх 18 уншлага болоо явчлаа. Тэгэхээр 7 сард тийм бэлгийн амьдрал ерөөдөө бол орж ирнэ гэж байна. Бэлгийн амьдрал тийм нэмэх 18 харилцаа ерөөдөө байх болно. Ийм сонирхолтой адлын явдалтай нэмэх 18 харилцаанууд байх болно дор ажныг. Хэрвээ тийм зүйл байхгүй бол та маш тийм урлагийн хүн байж бас магадгүй. Ямар ч хэлсэн таны гараас маш их юм бүтэх үүсэх болно гэж харагдаж байна. Ийм тийм нөхөн үржихийн бүтээлч энерги маш их орж ирсэн хөзрүүд болон шоо гарч ирлээ. За тэгээд ихэнх хүмүүсийн хувьд энэ бэлгийн харилцаа гэхээсээ илүүтэйгээр яг нөгөө бүтээлч талын мессеж бол мөн гэсэн дохио надад сая орж ирлээ. Тийм тэгэхээр ихэнх хүмүүсийн хувьд шууд бэлгийн харилцаанд орно гэхээсээ илүүтэйгээр гараас юм гаргана урлаг бүтээн. Ялангуяа шүлэг зохиол амаараа ярьсан юм зүйл шинийг агиух гаргана гэдэг чинь. За хэрвээ та YouTube суугтай гэдэг ч юм уу эсвэл багш хүн эсвэл тайзан дээр гардаг хүн болвол хэрвээ тийх гарах боломжтой хүн байгаа бол одоо та бүр TED Talk хийж магадгүй харагдаж байна. Монголд ч бас TED Talk болоод идэв шүү дээ, тийм. Эсвэл мэдээгээр суралцлага ярилцлаганд ордог ч юм уу, тийм. Тэгээ суралцлага ярилцлаганд орохдоо маш тийм үр шимтэй, үрлэг, үржихүүн чанартай ийм сэдвийг хөндөж ярина. Тэгээд хүмүүсийн сэтгэлд нь ийм креатив мэдрэмжийг нь асааж өгсөн, бадрааж өгсөн, хүмүүсийн ийм эмзэг дандин дотн мэдрэмжийг нь дотроос нь асааж өгсөн, бадрааж өгсөн ийм ярилцлага хийх боломжтой. За тэгээ бас хэрвээ та ямарваа нэгэн муу зуршлаас салах гад хичээж исэн болвол энэ муу зуршлаас салах тал дээр нэлээд том акцийг гаргана гэж харагдаж байна.
нэлээд их акцийг гаргасан байгаа өөрөө олж харна, анзаарна. Тэгээд бас энэ талаараа ярьж магадгүй гэж харагдаж байна. За тэгээд цөөн тооны хүмүүст шидийн чадвар нэлээд хөгжнө. Шидийн тэр нөгөө potency буюу одоо шидийн чадамж, чадах гэдэг юм зүйл нь ихснэ гэж харагдаж байна. Надад нэг тийм миний дотор мэдрэгдээд байгаа дүр зураг мэдрэмж нь болохоор ийм маш тийм үр шимлэг шингэн байдал надад мэдрэгдээд байна л та. Маш их амьдралыг дотор агуулсан. Тэгэхээр энэ нь ийм шингэн байдсан гэхэлэр таны энерги бүрс зузаарсаар агаад юм бараг шингэн материал шиг хүртэл болсон байх боломжтой. Тэгээ энтэйгээ танилцсанаа гэж харагдаж байна. Ямар ч их л байсан урлагийн талбар дээр, шидийн талбар дээр ийм амин хүч гэдэг ийм нандин хүч, нандин энергийн тал дээр бол маш тийм шинэлэг. Тэгээ их зүйлийг та олж мэдэх, өөрийнхөө хүч чадалтайгаа холбогдох, өөрийнхөө талаар их зүйлийг олж мэдэх, энэ их хүч чадлыг гартаа хатгах ямар ч их л байсан ийм илүү хүч чадалтай болох юм сар болно гэж харагдаж байна. За тэгээ хэрвээ танд хосын хүн байдаг бол тийм нандин бодож явдаг хүн байдаг бол тэр хүн тэгээ та бэлгийн харилцаанд орж балзашгүй юм байна. За тийм байна. Энд дээр нь дахиад нэг үзэл би авч үзье. Өөр ямар гоё шин зүйл байх нь хармаар байна. За өөр ямар гоё шин зүйл байх нь харъя. Дахиад нэг үзэл авъя. Justice доош харсан байна. The Wheel of Fortune. За тийм. Гэхдээ бас 7 сар таны яг санаж байгаа хүсэж байгаа яг бүр зорилгоо олгосон зүйл бол шууд биелж байгаа юм шиг харагдахгүй. Гэтэ тэрнийхээ дунд нь орсон байх болно. Та болохоор 7 сард ингээд нэг юм бүтээя гэж бодож байгаа бол тэр зүйл нь бүтээх нь жоохон хойшлогдож болцсошгүй. Энэ гэдэг муу мэдээ биш, сайн мэдээ. Таны аль нэг тал ингээд энэ хойшлогдож байгаад нь санаа амраад за ашгүйдээ угаасаа би бэлэн биш байсан ингээд санаа амрах боломжтой харагдаж байна. За тэгээ нөгөө талаараа бас танд шудраг бос зүйлсийг хийсэн ийм онцгүй зүйлийг хийсэн босромог зүйлсийг хийсэн хүмүүсийг альчлах боломжтой байна. Илчлээд энэ хүмүүсийг илчлээ. Тэгээд энэ хүмүүсийн муу тал нь танд бүр үнэхээр ил тод болоод өмнө нь энэ хүмүүсийн муу онцгүй тал нь танд ойлгомжгүй зүгээр мэдрэмж төдий байдаг байсан бол 7 сар та энэ хүмүүсийг бүр үнэхээр муу талыг нь үнэхээр олж харнаа. Бүр үнэхээр илчлэгднэ гэж харагдаж байна. Тэгээ бүх зүйл ойлгомжтой болно. Хин яагаад таныг хорлцсон, хин яаж танд муухай амиг хэлсэн, хин яаж таны араар муулсан, хин яаж таны амьдрал ажлын замд нь садаа болсон гэдэг энэ бүх зүйлсийг олж харна. Маш ойлгомжтой болох болно. Тэгээд энэ зүйлээс та асар их хэмжээний хувирлыг амсаад илүү хүчтэй, илүү мундаг болох болно гэж харагдаж байна. За одоо 7 сард анхаарах зүйлийг харж өгье. Анхаарах болгоомжлох зүйл нь юу ах вэ? 7 сард анхаарах болгоомжлох зүйл нь юу ах вэ? Харъя. За 7 сард анхаарах болгоомжлох зүйл нь юу ах вэ? 7 сард анхаарах болгоомжлох зүйл нь юу ах вэ? Nine of Pentacles дахиад гарч ирлээ гэхлээр гэхдээ энэ одоо доошоо харснаар за тэгэхээр хэрвээ та сингл болвол 7 сард нэг амар хүмүүстэй харилцаанд ороод үерхэх гээд байх шаардлага байхгүй. Гэхдээ яг зөвхөн хүмүүсийн хувьд юу яа? Зарим нэг үерхэл харилцаанууд үнэхээр гээд холдоод хахад та өөрөө үгүй гээд түлхээд хахад хүртэл ингээд яаж жаал харилцаанд орчдөг ийм тохиолдол байх болон тэр нь болохоор хувь зайны ерөөсөө тийм цогтох боломжгүй гэдэг ч юм уу те болтох боломжгүй болиулах боломжгүй ийм харилцаа байсан гэсэн үг байгаа. Гэтэ ихэнх хүмүүсийн хувьд харилцаанд ороод дими ерөөхдөө бол харилцаанд орох, үерхэлд орох, хүмүүстэй найзлах, хүмүүстэй уулзаж явах эдгээр нь дандаа жоохон асуудал үүсгэн хүнтэй өөр хүнтэй холбоотой асуудлууд үүсэх магадaltaй харагдаж байна 7 сард. Тийм болохоор 7 сард хэрүүл маргаанаас жоохон холох хэрэгтэй. За тэгээ өөрийгөө батлах гэсэн хүслээсээ холох хэрэгтэй. Хүмүүс таныг буруугаар ойлгоод байгаа бол хүмүүс таныг муухай гэж бодоод байгаа бол хүмүүс таны янзыг үзээд байгаа бол жоохон орхих хэрэгтэй гэж харагдаж байна. Лэрийн талбар дээр илүү тодорхой нарийн зөвлөгөө харъя. Тэгээ ерөнхийдөө 7 сараас хэрүүл маргаанаас жоохон хоол айл зүгээр байна. Тэмцлээс хоол айл зүгээр байна. Өөрийгөө батлах гэж оролдоод хэрэггүй шүү. Өөрийгөө батлахын тулд ингээ янз бүрийн тэмцэл хэрүүл маргаанд оролцоод димээ шүү. Тэгээд ер нь л димээ ахтаа гэдгээ та өөрөө мэдэрнэ. Тэгэхээр энэ зөвлөгөө бүр ингээ бичиж аваад сануулад сандрах хэрэг байхгүй та өөрөө мэдэрнэ. Ер нь л димээл ахтаа энэ хэрүүл маргаанд ороод димээл ахтаа
Ер нь орхицсан дээр ах та гэж та бодноо. The Hermit. Тэгэхээр зарим хүмүүс үнэхээр таныг тайван байлгахгүй таныг янзыг нь үзэх гэж оролдоно. Энэ хүмүүсийн учир шалтгаан гэхлээр ерөөхдөө бол болохгүй хүнтэйгээ нийлчих юм бол болохгүй хүнд энерги зарцуулах юм бол болохгүй хүнд хил хязгаараа тавихгүй бол ингээд садаа болоод нойтон хамуун шиг ядаргаа болоод амьдрал зөндөө асуудал үүсгдэг гэдгийг танд харуулах зорилготой. Тийм тэгэхээр ямар ч хэлсэн энэ жоох ядаргаатай хүн хоорондын ядаргаатай асуудал тохиож байгаа нь ямарваа нэгэн шийтгэл энэ төр гэсэн үг биш. Бүр тийм ч харин муу гэсэн үг биш. Ямар ч хэлсэн сургаамжтай олж долоох ингээд ийм сургаамжтай ийм зүйл байх юм байна. Ийм чухал сургаамж байна. Тэр чухал сургаамж нь болохоор болж бүтггүй хүмүүст, ер нь жоохон дэмий хүмүүст, эсвэл ер нь тантай жоохон таарч нийлэхгүй байгаа хүмүүст үгүй гэж хэлээд ер нь анханасаа жоохон хүндий өнгөрсгийгээд гэдэг ч юм уу те тойрсгийгээд байж хан зүгээр идэм аа амьдралтаа оруулж ирээд анхаарал өгөөд энерги өгөөд ахаар ийм асуудал болд юм аа гэдгийг 7 сар танд харуулж өгнө гэдэг чинь. За энэ дээр нас Руна шоо шидэж үзье. Хоёр руна баригдлаа. Перстро Эхвас. За. Перстро Эхвас. За тэгэхээр ямар хүмүүстэй таарад ямар хүмүүстэй таардаггүй юм гэдэг ийм асуулт орж ирж байгаа санагдаж байна. Тэгэхээр та хүн хоорондын ярилцсан дээр азгүй ч юм шиг мэдрэмж авдаг гэж үлдсэхгүй. Энэ нэг талаараа үнэн. Гэхдээ азгүй гэж байгаа нь ерөөсөө магадaltaй холбоотой биш, таны мяатай холбоотой биш, аз гэдэг нь хувь заяатай холбоотой. Хувь заяаныхаа цаанаас та хинтээ тарах уу, хинтээ тарахгүй гэдэг нь бичигдсэн байдаг. За тэгээ нөгөө талаараа бас та ямар хүнтэй хэдийн хугацаанд таарах уу гэдэг нь бас бичигдсэн байдаг. Тэгэхээр бүх хүмүүс таны амьдралд удаан хугацаанд тогтох бол заяа байдаггүй, үрд хамт байх заяа бол ер нь л байдаггүй. Таны ихэр төлөөс бусад бүх хүн хизээ нэгэн цагт танаас зам салаалаад яваад өгчдөг. Ерөөс тэхгүй байхын арга байхгүй. Яагаад бол хүмүүсийн хувь заяа амьдралдаа хийх ёстой, бүтээх ёстой зүйлсүүд нь дандаа ингээ хувьсаал өөрчлөгдөл ээждэг. Тэгэхээр та хүмүүстэй таарж байгаа, таарлаж байгаа гэдэг нь болохоор та хоёрыг адилхан амьдралын зорилгын төлөө гэдэг ч юм уу, адилхан сургаалыг яг нэг цагт сурж байгаа үед хамт ажаад тэгээ сургаал нь өөрчлөгдчихөнгүүт ингээ салаа явчихдаг энэ талтай. Тийм тэгэхээр одоо та коллеж их сургууль шигээр бараг бодож болно. Тэгээ анги хуваарлалт гэж байдаг шүү дээ. Анги хуваарлагдлаа гэж бодоход анги хуваарлагдаал өөрчлөгдөв, семестр болгон анги нь өөрчлөгдөв, жил болгон анги нь өөрчлөгдөг байлаа гэж бодоход та нэг анги дотроо нэг л хүмүүстэйгээ байнга байхгүй зөндөө их өөрчлөгдөн тэ ялангуяа 7 тэрбумтэй. За Монголынхоор ярих юм бол Улаанбаатараар ярих юм бол за 1 сая хүн дотор тэ. За таныг хүрээлэх юм бол 500 мянга орчим хүн дотор ингээс байн солигдоод сэлгээл яваад байгаа ийм анги гэж төсөөлье. Тийм бол та яг нэг хүнтэйгээ удаан хугацаагаар ингээд зуралдал хамт явна гэдэг бол худлаа юм аа. Энийг кино зохиол дээр ирэхэд өөрт мөхийн найз, миний ганц дотн анд найз, энэ хүн л миний гэр бүл, энэ хүн л миний хос хань гэж ингэж яриад байдаг тийм. Энэ болохоор жоохон худлаа юм аа. Ер нь бол хүмүүсүүдийн хувь заяа нь императорын хувь заяа бөгөөд Азийг бэлэгддэг юм шоага. Тийм учраас хүмүүсийн хувь заяа зам нь хизээ нийлэх, хизээ зүрх вэ гэдэг нь цаанаас нь шийдэгдсэн байдаг учраас иймэрхүү зүйлсүүдийг хинээс салж байгаа, хинтээ нийлж байгаа иймэрхүү зүйлсүүдийг хөнгөн төвшөнд хүлээж авах хэрэгтэй. За энэ Эхвас гэх үзэр нь бас морийг бэлэгддэг үзэр байгаа. Шоога Эхвас гэдэг шоо морийг бэлэгддэг шоога. Тэгэхээр морь гэдэг амьтан хоёр удаа гарч ирсэн байна. За тэгээ сөрөг морь ингээд хамтдаа байлаа гэж бодоход тэр сөрөг морьуд чинь холын зайд аялах зориулттай амьтан учраас ойр орхон найзууд нь ингээд алга болоод өөртөө яваад өгч байгаа шүү дээ. Хизээ гэртээ ирэх мэддэхгүй, дахиж таарлах гэсэн мэддэхгүйгээр эзэн морин дээр гараад ингээд суугаал аваа явчихдаг тийм болохоор хүн хоёрын харилцаа гэдэг зүйлийг юм хөнгөн төвшөнд хүлээж авах хэрэгтэй юм шүү. Тэр нь хамгийн зөв юм шүү, хамгийн сайн байх юм шүү гэж сахиусууд нь хэлж зөвлөж байна. За тийм ээ. Тэгээ ихэр төлөөс нь бусад бүх хүмүүс бол ингээд таны амьдралаас орон гарan байдалтай байдаг юм аа. Энэ дээр ерөөхдөө асуудал үүсгэж авах шаардлага байхгүй, хүн дээр цэцгэж авах шаардлагагүй шүү гэдэг юм сургаал 7 сард орж ирэх гэж байгаа юм байна. За одоо баттай тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгье. Одоо асуултаа бодоорой. Тийм ирээд асуултаа бодож амжаагаа бол яг одоо бичлэгээ паузлж агаад асуултаа бодсон байгаараа тэгээд асуулт нь шулуухнаар тийм эсвэл үгүй гэж хариулах боломжтой асуулт байвал зүгээр. Тэгээд
асуултынхаа хариуг зөв авахын тулд яах хэрэгтэй гэхээр та мэдрэмжийн түвшинд асуух хэрэгтэй. Зүгээр логикийн түвшинд ингээд жоохон хайнга асуучаар хөзөртэй нь холбогдож чаддаггүй. Тийм учраас та сайхан мэдрэмжийн түвшинд тэр асуултаа ингээд чин сэтгэлээсээ асуугаарай. За хариуг нь авъя. Тийм эсвэл үгүй. Seven of Wands. Four of Cups. За хариу нь ерөөхдөө л үгүй гэж гарч ирж байна. Үгүй гэхдээ та ялна гэдэг хариу гарч ирж байна. Үгүй гэхдээ та ялна. Та энэ нөхцөл байдалд ялна. Гэхдээ асуултын хариу нь үгүй гэж гарч ирж байна. За тийм байна. Тэгэхээр одоо нэмэлтээр нь хэрэг та манай нэмэлтийг авах гэж байгаа бол нэмэлтээр нь тодруулга авч өгнө. Тодруулгуудаа нь би энэ үгүй гэхдээ ялна гэж хэлсэн дээр нь тодруулга авч өгье. Жоо учир бүтүүлийг хариу гарч ирэх шиг боллоо. Тэгээ таны асуултаас хамаараад утга учиртай ойлгомжтой байсан байж болцсохгүй энэ дээр нь тодруулга авч өгье. За хэрвээ та манай бичлэгийн энэчээ ингээд дуусгах гэж байгаа бол болно. Тэгээ сайхан хангалттай цагаан мэдээлэл гараад ирсэн байгаа. Тэгээ цагийг надаа цаг болон энерги надтай өнгөрүүлсэнд үнэхээр их баярлалаа. Баяртай. За хэрвээ манай нэмэлтийг нь авах гэж байгаа бол хайр болон санхүүгийн хэн амьдралыг бас нэмээд хараад өгөх болно. За тэгээ манай нэмэлтийг авах гэж байгаа бол удахгүй уулзъя. Групп номер 2 сайн байна уу? Таны уншлагаа хэлэхэд бэлэн боллоо. За та энэ харанхтай мор буюу The Cat and Lavender Independence бие даах одоо хувиндээ бие даах гэдэг ийм үзрийг авсан байна. За энэ үзрийг сонгосон хүмүүс та шидийн чадвартай, зүүн бэлгийн чадвартай хүмүүс байх боломжтой. Муур, харанхтай муур, тэгээ lavender гэдэг энэ ургамал нь хоёулаа шидийн чадвар, шиддэг үнэтэй холбоотой ийм зүйлсүүд байгаа. За тэгээд энэ үзэр нэгийн тоотой. Нэгийн тоо нь болохоор тараа үзрийн юм The Magician буюу шиддэн гэх үзрийг санагдуулж байна. Тэгээд Independence бие даах гэдэг нь болохоор хувьдаа чадварлаг, хувьдаа бие даачдаг, хинээс ч хамааралгүй байдаг гэх мэтчлэн иймэрхүү энергиудыг бэлэгдэж байгаа. За тэгээд та бүхний мэдж байгаа ачлан шиддэн хүмүүс ерөөхдөө бол маш их бие даасан байдаг. За тэгэхээр энэ хүзрийг сугуулсан нь энэ хүзрийг авсан та бүхний 7 сартай ямар хамааралтай байх вэ гэдгийг сайхан хараад өгөө. За эхлээд таны яг одоогийн ерөнхий энергийг харъя. Яг одоогийн ерөнхий энерги, яг одоогийн байгаа байдлыг нь харж өгье. За тэгээ одоогийн байгаа байдалд нь жоохон тодруулаа. Одоо ямар нөхцөл байдалд байна? Энэ нөхцөл байдалд нь танд яг ямар учиртай байна? Тэгээд энэ нөхцөл байдлыг нь болохоор яг энэ уншлагыг сонсох үедээ нь хамаатай. Тэгэхээр 7 сард биш 6 сарын сүүлээр энийг сонсч болцсошгүй. Тийм бол яг энэ одоо тухайн үед яг энэ мөчөд сонсож байгаа мөчөд таны байдал ямар байна вэ гэдгийг нь хараад хэлээд өгөө. Энэ тэгээ хөрхөн энергийн чек болж өгнө, энергийн шалгалт болж өгнө. Тэгэхээр харагдах зүйл нь хэрвээ таны нөхцөл байдалтай таарж ивэл манаа тэгсэн чи муур шууд өөмөлөд эхэллээ. Муур гэдэг бүлгмийн уншлага нэхсэн чи манаа муур өөмөлөд чимээ гаргаад эхэллээ. За яах вэ? За тэгэхээр энергийн шалгалт гэдэг нь болохоор энергийн шалгалтыг хийх үед хэрвээ тань таарч ивэл энэ таны групп мөн гэсэн үг. Хэрвээ таарахгүй байвал таны групп биш гэсэн үг юм аа. За тэгээ энергийн шалгалтыг нь яагаад чухал байна вэ гэхээр ирээдүйд болж байгаа зүйлийг хэлж өгөхөөр өмнө ч шиг худлаач юм шиг өнөө худлаа нь мэдэгддэггүй. Тэгэхээр энэ энергийн шалгалтаар хэрвээ энергийн шалгалт нь танд үнэн таарах юм бол 7 сарынх нь ирээдүйн уншлага нь бас үнэн гэсэн үг юм шүү. За the High Priestess доош харсан, Ace of Cups дээш харсан, the Star доош харсан байна. За тэгэхээр хайр дурлалын холбоотой асуудал дээр жоохон шархалсан, жоохон хэцүү байдалд орсон байж болзошгүй. Хайр дурлалын амьдрал дээрээ хүссэн анхаарлаа авч чадахгүй, хүссэн анхаарлаа өгч чадахгүй, энэ нөхцөл байдлыг хүснээрээ чөлөөтэй урсгалтай байлгаж чадахгүй байна. Тэгээд энэ High Priestess-ийн урсгал нь доошоо явцсан. The Star-ийн урсгалын нь урсгал нь ч гэсэн доошоо явцсан. Тэгээд Ace of Cups-гээ ганц дээш харцсан үзэр нь бас ингээд доошоо явж байгаа юм энергитэй байгаад байна тий. Тэгэхээр хин нэгэн хүнд та бүр амар дурлсан байж мэднэ. Амар крашлсан, дурлсан, сэтгэлтэй болцсон. Гэхдээ энэ нөхцөл байдал нь наашаачгүй, цаашаачгүй жоохон хэцүү байдалд, гацангүй байдалд эсвэл тийм гутранх байдал руу орсон байж болзошгүй гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллийг харж өгье. Энэ ерхий байдал дээр нэмэлт мэдээллийг харж өгье. За энэ утга шууд өөрөө соглогдож гарч ирлээ. 4 of Wands гэр орчин, 5 тухтай орчин, суур, гэрлэлт гэдэг хөзөр. The Tower. За тэгэхээр
Яг одоо байдал Йоцгүй байгаа. Тэгэхээр ямарваа нэгэн татгалцсан хариу Йоцгүй зүйл нь бол болоод өнгөрцөн юм шиг харагдаж байна. Тэгээд энэ дээр бас руна авч үзье. За жира жил гэдэг юм шоо. Тэгэхээр ямар нэгэн жил бүтэн жилийн тоо хугацаа гэсэнтэй хамааралтай мэдээлэл байж болзошгүй. За тэгээд нөгөө талаараа болохоор ямарваа нэгэн зүйл нурж унсан байна. Да хин нэгэн хүнээс салсан байж болзошгүй. Сэтгэлтэй хүнээсээ салсан байж болзошгүй. Эсвэл сэтгэлтэй хүндээ тоогдог байж болзошгүй. Ямар ч л ясан хайр дурлалын романтик сэтгэлтэй хүнтэйгээ гоё яж чадаагүй байдал ерхэд бол яг одоо онцгүй байдалтай байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ онцгүй байдал нь яг одоо тохиож байгаа биш, өнгөрсөнд ерхэд бол тохиогоод дууссан. Тэгээ одоо та өөрийнхөө хувийн амар амгалан, хувийн тав тух, хувийн өөрийгөө арчлах, өөрийнхөө орчноо бүрдүүлэх гэх мэт иймэрхүү зүйлс дээр анхаарал тааж байна. За гэхдээ яг одоо болж байгаа энэ зүйлс нь бүгдээрээ үр шимтэй байх болно гэж сахиус нь хэлж өгч байна. Ерөөсөө үр шимтэй зүйл байна. Ингээ зүгээр ингээ дуусаад гутранг байдалтай байгаад өнгөрөхгүй. Ингээ дуусаад өнгөрөхгүй, үр шимтэй, их хэмжээний бэлэг шаналтай зүйлийн үйл явцынхаа нэг хэсэг тохиож байна гэж хэлж байна сахиус нь. За тэгэхээр энэ хайр дурлалын амьдрал нь ээлтэй нааштайгаар дуусна гэж ойлгож болно. Тэгээ ээлтэй нааштайгаар дуусна гэж байгаа нь энэ таны одоо тантай онцгүй зүйл тохиосон энэ хүнтэй эерэг зүйл төрн гэсэн утгатай байж болно. Гэхдээ энэ хүнтэй холбоотойгоор энэ хүний ачаар гэдэг ч юм уу те, энэ хүнтэй юм онцгүй зүйл тохиосны ачаар өөр хүнтэй гоё харилцаанд ордог гэдэг ч юм уу. Ямар ч хэлсэн цэцгэлж байгаа, бялхаж байгаа, үр шимээ авж байгаа энерги бол харагдаж байна. Гэтэ миний бодлоор яг энэ муудалцсан байгаа хүнтэйгээ, энэ таарахгүй байгаа хүнтэйгээ гоёор дуусгах болов уу гэж би таамагламар байна. Гэтэ та энийг сонсчод хит их баярлалаа. Хит их газарлага бити алдаарай. Өөрийнхөө энэ амар амгалан дээр анхаарч байгаа нь зөв юм шүү. Өөрийнхөө бие даалт дээр анхаарч байгаа нь зөв юм шүү. За энергийн шалгалт нэгэ боллоо. Одоо яг гол уншлага руу оръё. За 7 сар тань тохиох шинэ зүйл нь юу ах вэ гэдгийг харж байгаа. Шинэ бөгөөд гоё зүйл юу ах вэ? 7 сард ер нь юу тохиох вэ? За тэгээ энэ мэдээллүүд нь хосын ярилцлагын талаар ч гэж магадгүй, ажил карьерийн талаар ч гэж магадгүй, юуны талаар гэж магадгүй. Юуны талаар байсан бэ? Аль нэг нь гарч ирэхгүй болвол би нэмэлтээр нь ажил карьер болон хосын ярилцааг нь баттай харж өгнө. За гэхдээ бас одоо гарч ирэх мэдээлэл нь тань дутуу санагдаад гэдэг ч юм уу. Энийгээ дэлгэрүүлж сонсомоор байвал нэмэлтийг аваарай. Нэмэлтийг хаанаас авах вэ гэхээр description руу ороод авдаг байгаа. За тэгээ заавраа дагаад сайхан тэр богинохон заавраа дагаад тэр заавраа яг ёсоор нь хийгээд дагаа явах юм бол дагаад авах юм бол нэмэлтийн холбоос нь төлбөрөө хийсэн даруйд шууд имэйл рүү ямар ч асуудалгүй ирдэг байгаа шүү. За 7 сар танд шинэ гой зүйл нь юу тохиох вэ? Шинэ тохиох зүйл 7 сард таны амьдралд орж ирэх шинэ зүйл юу ах вэ? Шинэ гой зүйл юу ах вэ? Харъя. The Chariot, 5 of Cups, 8 of Pentacles, 3 of Wands. За. Тэгэхээр ямар нэгэн зүйл ингээд урагшлахгүй байсан, найшлахгүй байсан зүйлтэй холбоотой юм дээр жоохон ахиц гарна. Гэтэ тэр ахиц нь тийм их биш, хангалттай. Таны хувьд бол хангалттай санагдахгүй. Гэтэ ахиц нааштай харуу гарч ирж эхэлнэ. 5 of Cups удаан хугацаагаар таны сэтгэлийг гонсоолгосон байсан. Та ер нь бүтэхгүйтэйгээ бодцсон байсан юмны жоохон сурган дуулдаж эхлэх боломжтой. Тэгээ сурган дуултнаа гэдэг нь болохоор яг таны хүснээр бүрэн бүтэн гэхээсээ илүүтэйгээр зүгээр сураг дуулдаж байгаа л төдий харагдаж байна. За тэгээ 3 of Wands. Тэгэхээр таны төлөвлөгөө яг анхныхаа төлөвлөснөр бол бүтэхгүй байна. Тэгэхээр төлөвлөгөөнд өөрчлөлт орох хэрэгтэй гэж харагдах болно. За тэгээ энэ уншлага нь яг ямар ч дахиад шеэр гараад ирсэн. Хольж байгаа шоогоор авсан чинь дахиад жирэ гараад ирлээ. Тэгэхээр таны одоо энэ бодож байгаа энэ хайр дурлалын харилцаа, тэгээд энэ магадгүй ажил карьерийн ямарваа нэгэн төсөл гэдэг ч юм уу те, нэг төсөл бүтчихэл юм бол ингээл ажил урагшлал ингээд сайхан болчдөг те. Гэх мэтчлэн иймэрхүү төсөл юм том амьдралд нь их хэмжээний үр шимээг өгөх юм том зүйлийг та бодож байгаа болвол энэ зүйл нь яг үр шимээ, бүрэн үр шимээ хизээ бойжих вэ гэхээр яг одооноос жилийн дараа гэхэд бол бойжно. Ингээ бүтэн улирлын дараа үр шимээ өгнө гэсэн утгатай харагдаж байна. За соёлоо гарч ирсэн байна. Гайхалтай. Соёлоо төрөөсөөс киноос нь буруу тийш харсан гарч ирсэн байна.
За тэгэхээр та төлөвлөгөөнд өөрчлөлтийг оруулж ирнэ. Шинэ 7 сард нь орж ирэх шинэ зүйл ингээд гэх юм бол хуучин зүйлдээ шинэ төлөвлөгөөг оруулж ирэх болно. Ингэснээрээ та яг бүтэн улирлын дараа улирал гэдэг нь шууд гараа цаг хугацаа биш байж болно. Яг ингээд нэг цикл дууссаныхан дараа энэ яг үр шимээ шууд өгдөг юм машин болж хуурна гэж харагдаж байна. Тэний энэ бодож байгаа юм. Тэгэхээр хосын харилцаа бол машин болно гэхэлэр чи нэг тийм дэглэмд ороод ингээд 7 хоног болгон болзоонд явдаг гэдэг ч юм уу те. Тэгээ орой болгон чатлаад унтдаг гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү дэглэмд ороод ийм машин циклд ороод тэгээд үр шимээ өгж эхэлнэ. Тэгэхдээ энэ үр шимээ өгөхийн өмнө та төлөвлөгөө одоо хуучин төлөвлөгөөгөө эргүүлж сөхөөд тэгээд тэрэн дээрээ шинжилтийг авчрах хэрэгтэй. Тэгээ энэ шинжилэлт гэдэг зүйл дээр нь баггүй хичээл зүтгэл орох хэрэгтэй байж болцсохгүй шүү. Ингээд нэлийн нухаж хийж байгаа харагдаж байна. Ингээд толгой гашилгаад гэдэг ч юм уу өөрийгөө амар зовоож хийж байгаа харагдахгүй байна. Гэтэ нэг зүйл дээр ингээд хамраа наагаад ингээд нухаад хийж байгаа энерги харагдаж байна. Тэгэхээр хэрэв хосын харилцаан дээр байгаа бол энэ нь өөрийнхөө хумсаа бодно гэдэг ч юм уу, скин кеэр хийнэ гэдэг ч юм уу, эсвэл гой хувц цунаар авахын тулд гой хувц цунаар зааж нэг юм дураадах юм. Тийм яг ингээд нэг юм ингээд мэрээд ингээд нухаж байгаа юм шиг дураад ир манай энэ хувьд уг нь хулган байхгүй гэтээ ингээд нэг амтан юм ингээд баг мэрж байгаа юм шиг дуу чимээ дуурж байна. Тийм тэгэхээр микрофон дээр бол сонсогдоогүй байж болцсохгүй яг ингээд мод ингээд нухаад ингээд яаж байгаа юм шиг. За эсвэл зөгийн ингээд ажиллаадж байгаа юм шиг тий. Ийм чимээ дуурж байна. Тийм тэгэхээр та ингээд бүр одоо шинэ хувцас сунар авахын тулд гэдэг ч юм уу тий. Ингээд амар яг ажил дээр анхаарч шамдна. Эсвэл өөрийнхөө ангаалтынхаа ажил дээр яг ингээд хамраа цаасан дээр тулгачаа талинцглаа ингээ бүр бичээд хийн гэдэг ч юм уу байж болно. За хэрвээ санхүү төсөлтэй холбоотой бол тэр санхүү төслийнхаа төлөвлөгөөг ингээ цэвэрлээд төвшүүлэхийн тулд бас нэлээд ажилланаа гэж харагдаж байна. Тэгээд нэг циклийн дараа, нэг улирлын дараа энэ бүх зүйлийн машин идэвчээд энэ үйл явц нь идэвчээд үр шимээ өгж эхэлнэ. За тэгээ баггүй ангаалт хэрэгтэй, баггүй өөрчлөлт хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгэхээр энэ бүх зүйлийн гой явах болно. Маш их аз жаргалыг авчирна. Маш их happiness, маш их аз жаргалыг авчирна, маш их гэрэл гэгээг авчирнаа, хангалуун байдлыг авчирч чаднаа, баялаг тэмүр шимтэй байдлыг авчирч чаднаа гэж харагдаж байна. За 7 сар таны анхаарах зүйлийг нь хараад өгье. За 7 сар таны анхаарах зүйлийг нь хараад өгье. Эсрийг нь хураачи. За 7 сар таны анхаарах зүйл юу ах вэ? 7 сар таны анхаарах зүйл юу ах вэ? Анхаарах, болгоомжлох, сэргийлэх зүйлийн ажиллагаа. Анхаарах, болгоомжлох, сэргийлэх зүйл огт байхгүй ч байж болно. Гэхдээ харъя, сахиус нь юу гэж хэлэх нь вэ? Анхаарах, болгоомжлох, сэрэмжлэх зүйл юу ах вэ? За. The Hanged Man. За. Дахиад уус доошоо явж байгаа юм. Ур зургалтай хозор гарч ирж байна тийм. Page of Wands. Two of Pentacles. За, Three of Swords. За. Тэгэхээр яг нөө сэтгэлийн шархаасаа болоод гацсан байдалд орсон энерги харагдаж байна. За, рүүн авъя. Хөзөр болгон дээр нэг рүүн авъя. За, харъя. Ингвас, Жера дахиад гарч ирж байна. Жера маш их. За, нэг улирлын дараа таны бодож байгаа юм чи бүгдээрээ болно гэж хэлээ л нэг улирлын дараа. За, гацсан гойдлын шот гэж гацсан гойдлын хөзөр гарч ирсэн байна. За, шудраг бус байдал. За, тэгэхээр ажил дээр ингээ жоохон шудраг бус өгөө аваатай юмыг зохицуулна, шийдвэрлэж чадна. Гэхдээ энэ зохицуулалт нь танаас орж ирэхгүй хорвоо ертөнцөөс орж ирнэ. Тийм болохоор энэ зүйлийг бол хорвоо ертөнц дээр авчир ингээд ажил ямарваа нэгэн бизнес нь өөр өгөөж өгөхгүй, аль нэг бизнесийн хамтрагчнаас бол хамтарч ажиллаж байгаа хүн нэг л өөр өгөөж өгөхгүй болохгүй байгаа юм бол энэ ч яг тийм жоохон шудраг бус зүйл явагдаж ирсэн байна гэдгийг олж мэднэ. Тэгээд олж мэдэнгүүтээ шууд аль хэзээ зохицуулагдсан байх болно. Эсвэл зохицуулга балансчлалт нь шууд явагдаад эхэлнэ. Тэгээд энийг болохоор захиус нь зохицуулж өгнө. Та зохицуулж өгөхгүй. Тэгэхээр та нэг оролцоод хэрэггүй. Та зүгээр л энэ зүйлийг олж мэднэ гэж харагдаж байна. За тэгэхээр та хин нэг хүнээс ямар нэгэн зүйл дуулж магадгүй, ялангуяа краштай романтик харилцаатай хүнээсээ бага зэрэг хэмжээний юм дуулж магадгүй, сонсож магадгүй. Тэр зүйлийг сонссныхаа дараа за нэрэл яг одоо цаг нь болоог байгаа юм байна да. Яг нэг циклийн дараа, нэг улирлын дараа гэдэг ч юм уу те. Нэг зүйл ингээд тойроо дууссаны дараа ирээдүй байх юм байна гэдэг ийм ойлголт орж ирэх болно. Тэгэхээр энийгээ сонсчоод та нэлийн хөөрөөд баярлж магадгүй. Тэр хөөрөл баярал дээр нэх
үйлдэл аваад хэрэггүй. Зүгээр та сонсон тэгээд магадгүй үгээ хэлүүлэлт хэлнэ. Тэгээл дуусах юм байна. За тэгээ hangman болон three of swords сэтгэлийн шарахтай холбоотой асуудал дээр та яг ичээндээ ороод гацаад гацна гэдэг харагдаж байна. Тэгэхээр сэтгэлийн шарахтай холбоотой асуудлын дээр ингээ бүр гацаад урагшлахгүй, нааш байхгүй, ингээ ирээдүггүй найдваргүй юм шиг байгаа. Энэгт яг үндэ ирээдүггүй найдваргүй байгаа юм биш. Та зүгээр ингээ баага ичээндээ үйл болонгот ичээндээ ордог шиг таас ингээ ичээндээ ороод хувирж байгаа гэсэн үг. Нөө ирвэхний өтөн нөгөө нэг авгалдаа хийгээ тэр авгалдаан дотроо нэлээд удаж агаад гарч ирэхдээ ирвэхэ болдог да. Тэгэхээр таны хайр дурлалтай холбоотой сэтгэлийн шарх нь болохоор та яг ингээд авгалдаанд орцсон шиг байна л гэсэн үг. Тэгэд авгалдаанд орцсон болохоор өөрийгөө юу юугүй өнөө маргааштай ирвэхэ болно доо гэнгээ хүлээгээд ахаар юу ч болохгүй далавч нь урахгүй ч байгаа юм шиг санагддаг. Тэгээ байж унтаж агаад нэг сэрэл гарч ирэхэд шууд ирвэхэ болцсон бүх юм окей болцсон гарч ирдэг тий. Тэгэхээр бүх юм окей болж байгаа нь бол 7 сард окей болж байгаа харагдахгүй байна. 7 сард та хичээндээ авгалдаанд орж байгаа өт болсон байгаа бид нэр харж байна. Тэгээд 7 сараас хойшоо яг нэг цикл нь дуусныхаа дараа та ирвэхэ болоод гарч ирэх болно. Энэ сэтгэлийн шар хайр дурлалтай холбоотой асуудал нь 7 сараас өөр 7 сараас цааш хугацаанд гарч ирэх болно. Тэр нь гарч ирэх нь бол баттай. Гэтэ 7 сард гарч ирэхгүй болохгүй юм санагдаад та жоохон бохимдох магадaltaй байна. За одоо тийм эсвэл үгүй гэсэн хариулт бодоорой. Тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариу гаргаад өгье. За хэрвээ та тийм эсвэл үгүй гэсэн асуултаа бодож амжаагүй байгаа бол яг одоо бичлэгээ паузлаад асуултаа бодчоо тэгээ үргэлжлүүлж сонсоорой. За таны бодож буй асуултын хариу нь тийм үү үгүй юу харъя. Тийм эсвэл үгүй. King of Wands, Seven of Pentacles, Six of Cups. За хариулт нь үгүй гэж гарч ирж байна. Seven of Pentacles. За тэгэхээр тийм тухалсан энерги байна. Ирээдүйлүүгээ биш өнгөрсөн лүүгээ буцаад дахиад өнгөрснөө дахиж ухаж сөхөж санах хэрэгтэй юм хэрэгцээ байна. Хин нэгэн хүн тухалсан байна. Энэ тухалх нь буруу биш зөв гэж харагдаж байна. Тухлаарай. Өөртөө итгэлтэй агаарай. Бүх чадвар нь чиний гарт бий. Гэхдээ өнгөрсөн лүүгээ өнгийгөөд өнгөрсөн байгаа зүйлээ дахиад зэгцлүүл зүгээрээ. Ялангуяа ямар нэг үйлдэл биш хин нэг үнтэй ингээд очиж ярилцах биш. Дотор байгаа өөрийнхөө хүүхдтэйгээ ярилцаад дотор байгаа хүүхдийнхээ сэтгэл санааг нь амраагаад зэгцлэх хэрэгтэй. Тэгэхээр ерхэд бол дотоод ажил боيو ангаалтын ажлыг хийгээрэй гэсэн хариу гарч ирж байна. За тэгэхээр энэ бичлэг нь таалагдсан бол ингээ боллоо. Энерги надад зарцуулсанд баярлалаа. Тэгээд бичлэгийн хэмжээ өндөрлөх гэж байгаа бол үнэхээр их баярлалаа. Баяртай. За хэрвээ манай нэмэлтийг авахар бол тодруулга харж өгнө. За тодруулга харж өгтөө Нингуас байн байна жера гэдэг энэ рүүна шоо гарч ирээд байгаа. Энийн учрыг нь асууж тодруулж өгье. За энийх нь хугацаанд хэрэг хугацаа юм бэ? Энэ нэг цикл нэг улирал гэдэг байгаа. Бүтэн 1 жил юм уу? Эсвэл 1 сар юм уу? 1 улирал юм уу? 3 сар юм уу? Гэдгийг харж өгье. За тэгээ хайр бол романсын амьдралыг илүү нарийн харж өгөөд санхүү карьерийг харж өгөөд тэгээ дахиад нэг удаа тийм эсвэл үгүй гэдэг асуултыг харж өгөөд тэгээд бас голноо хэрэг манай нэмэлтийг авах гэж байгаа бол туудахгүй уулзъя. Тэгээд YouTube бичлэгийн description дотор нэмэлтээ авах линк нь бэлэн байж байгаа шүү. За тэгээд дөрмөөсөө уншаад авахаа бити мартаа. За туудахгүй уулзъя. Групп номер 3 сайн байна уу? Уншлага нь бэлэн боллоо. За тэгэхээр та 43-ын тоотой purification буюу ариусгал цэвэршил гэдэг энэ нэртэй хөзрийг сонгосон байна. За Trout-ийн хөзөр нь монголоор ямар нэртэй юм бэ сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ хөзөрний тайлбар дээр нь болохоор гол нууранд энэ загас, энэ Trout гэж загас эргэж ирж байгаа. Тэр тухайн гол нуур нь ерхэд бол цэвэрхэн болсон, ариуссан. Тэгээд шин тэжээлтэй, өрт тэжээлтэй гой зүйлсүүд тэр гол нууранд эргэж ирж байгаа амь амьдрал янз бүрийн төрөл бүрийн загас эргэж ирж байгаа бэлэгддэг хөзөр байгаа гэдгийгсэн. За тэгээд хэрэг та бэкграунд нь дуу чимэн дээр түк гэж юм ороод байгаа бол энэ бороо орж байгаа чимээ яг одоо бороо орж ийн. За тэгээд өдөржин бороо орохгүй байж байжсэн аа. Өдөржин бүүдигээд байж байжсэн аа. Бороо орохгүй байж байжсэн аа. Одоо гинт таны уншлага эхлэх үед бороо ороод эхэлсэн. Их сонирхолтой. Тэгээ манай муур ингээ орж ирээ суучлаа. Тийм тэгэхээр бороо энэ бас юм цэвэршж байгаа, ариусж байгаа, зүлэг мод урах гэж байгаатай холбоотой байдаг. Тэгээд энэ Trout гэдэг 43 3-ын тоотой энэ хөзөр дээр утга дээр нь анс жаргал эргээ ирэх гэж байгаа бэлэгддэг хөзөр байгаа гэж
бичсэн байна лээ. За тэгэхээр энэ бүхэн 7 сард нь ямар утгатай байх нь бүгдээрээ сайхан харцгаая. Тэрний өмнө гэхдээ ерөнхий онцлогыг хийж өгье. Энергийн шалгалтыг нь хийж өгье. За таны энергийн шалгалтыг нь хийж өгье юу? Тэгэхээр ямар ч их лсэн 7 сар таны аз жаргал эргэж ирэх бололтой. Таны амьдрал хэрэггүй садаа болдог гэдэг ч юм уу тийм муухай энергиуд гарч яваад аз жаргал нь эргэж ирэхээр байдалтай байгаа харагдаж байна. За энэ бол мэдээж тодорхой мессеж байна. За энэ мессежийг илүү нэмэлтээр харна. За энергийн шалгалт гэдэг нь юу юм бэ гэхээр таны яг одоо энэ уншлагыг сонсох үед таны одоогийн байдлыг нь харуулж өгөх байгаа. Тэгэхээр ингэснээр энэ групп нь яг таны групп мөн үгүй биш үү гэдгийг сайн одоо оновчлох боломжтой болж байгаа гэсэн үг. Яа тэгвэл ялангуяа одоо 7 сарын гэдэг ч юм уу те сар бүрийн ирээдүг харж байгаа уншлага дээр тэр ирээдүйн зөв ч юм шиг биш ч юм шиг таних мөн ч юм шиг биш ч юм шиг ерхэд бол ойлгомжгүй байх гэдэг талтай. За энергийн шалгалтыг нь авъя. Таны одоо байгаа байдал ямар шүү вэ? Одоо байгаа байдал дээр сахиусууд нь юу гэж хэлмээр байна гэдгийг харж өгч эхэлье. За the lovers, the world, ace of swords. За дурлалт хосын үнтэйгээ царцаж чадахгүй эсвэл шин зүйлийг эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй дурлалт хосын хүнтэй холбоотой нэг юм дууссан өссөн эцэлсэн байж болзошгүй харагдаж байна. За the lovers, the world ямар нэг юм дууссан. The ace of swords communication буюу харилцаа холбоо нэгнтэйгээ ярилцах гэдэг үзэр доошоо харсан гарч ирж байна. Тэгэхээр таны яг одоогийн байдал болохоор ялцчгүй яг хайр дурлал хосын амьдралтай холбоотой ямар нэг юм эцэслэн дууссан хин нэгнтэй үерхч чаа салсан гэрэлсэн байж агаад гэрэлтэй цоцлуулсан гэдэг ч юм уу те. Ингээд иймэрхүү төгсгөлийн эцэлсэн эсвэл үргэлжлэж чадахгүй байгаа шин зүйл эхэлж чадахгүй байгаа энерги байна. За маш цөөхөн хүмүүсийн хувьд үр хүүхэдтэй холбоотой үр хөндлөлттэй холбоотой асуудал үүссэн байж болзошгүй. Энээс л их шархалсан байж болзошгүй. Гэхдээ энэ бол маш цөөхөн бараг 1-2% хүнд хамаарах мэс юм шүү. Рүүна гар нэмэлт мэдээлэл харъя. Лагус орж ирж байна. Лагус та энэ хүний талаар их зүүдэлдэг гэж болзошгүй. Та хоёр нэгнийхээ талаар их зүүдэлдэг гэж болзошгүй. За манай муур жоохон өмүүлээд байна. За лагус. Удаалаа. За өвд эцсийн харилцаанд нь холбоотой л явчлаа. Эсвэл за тэгэхээр та хоёрт одоо тохиогоод байгаа ямар нэг асуудал энэ дээр нөгөөд эцүүд нь шууд холбоотой. Далд хүмүүс сахиусууд нь маш өндөр холбоотой. За тэгээ манай муур амар садаа болоод байна. Окей, за муурыгаа би болиулъя да. Окей, ойлоо болиё за. Уншлага хийж чухал уншлага. Групп номер 3-ын уншлага хоёлаа хийж байгаа шүү дээ. За. Окей. За байдал ямар байсан бэ? Лагус нь гараа авцсан байна. Окей, лагус нь гарч яваад доошоо харсан байна. Trout нь жоохон иргсэн байна. Ace of Swords энэ ганцаараа хөндөгдөөгөө зүгээрээ байж гэн те. Тэгэхээр энэ анзаараад авчи. Лагус доошоо харсан. Тэгэхээр та сахиусаас авж байгаа мэдээллүүдээ, зүүднээс авж байгаа мэдээллүүдээ нэг бол буруугаар ойлгож байгаа. Эсвэл зүүднээс нь ирж байгаа мессежүүд нь буюу ерөөд бол буруу мессежүүд орж ирж байгаа шаардлага байна. За буруу мессежүүд гэдэг нь яг шууд утгаараа буруу гэхээсээ илүүтэйгээр яг найдаж болохгүй гэдэг ч юм уу те. Хэрвээ таны зүүднүүд болохоор энэ таны хүн, хосын хүн эсвэл гэр бүлийн хүн энэ хүн та хоёр эхнэр нөхөр нэг бол эхнэр нөхөр нэг бол хосын хүн эсвэл нэг бол экс эсвэл өмнө болцчихсан эсвэл нэгэндээ краштайсан хүмүүсийн талаар уншлага байгаа юм шүү. Тэгэхээр энэ хүний талаар та зүүдэлдэг байж болзошгүй. Тэгээ зүүдлэх үедээ салж байгаа, хагцж байгаа гэдэг юм сөрөг муухай зүүднүүд зүүдэлдэг болвол энэ зүүд нь үннийг илтгэсэн зүүд биш юм аа. Зүгээр таны ухамсарын таны гүн ухамсар дотор нуугдчаад гарч ирэхгүй байсан танд ил болохгүй байгаа, та өөрөө анзаарахгүй байгаа юм шархуудыг танд ил болгох зориулттай гэж харагдаж байна. Тэгэхээр энэ харилцаатай холбоотой шархнууд, далд ухамсарын айдсууд, стресс, сэтгэл төвшил, зовнил эдгээр маш их илт болж гарч ирж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэ цэвэршил юм байна. Энэ нөгөө нэг загсныхан те ус бороо орж байгаа энэ цэвэршил юм байна. Энэ таны дотор ингээд боглорцсон байсан олон жилээр олон насны турш зөвхөн энэ нас биш өмнөх настай холбоотой өмнө насны турш ингээд таны дотор бугларцсан, цоглорцсон ингээд гарч чадахгүй байсан энэ асуудлууд одоо таны дотроос ингээд бороо орж байгаа юм шиг эсвэл үерлж байгаа юм шиг ингээд танаас дотроос гарч явж байгаа. Тэгээд энэ зүүдэн дээр амар хилэрдэг гэж болцсохгүй. Тэгээ яагаад зүүдэн дээр илэрч ийн вэ гэхээр тэгэхээр та яг сэрүүн байгаа үедээ
ил хумсартай болохоор бүх юм окей, бүх юм зүгээр байгаа, happy байгаа гэж боддог байж болцсошгүй. Тэгтэл таны дотор ингээд шуураад үерлээд бөө юм болж байгаа. Тэгээд энэ үерийн ус нь гарах хэрэгтэй, үерийн цэвэршлийн ус нь гарч явах хэрэгтэй. Таны дотор ингээд байгаад ах юм бол идэлээд муухай юм болно. Тийм учраас заавал гарах хэрэгтэй. За тэгээд энэ харилцааны одоо байгаа нөхцөл байдал дээр сахиус болон өвөгдөөс нь маш их гүн ягт холбоотой байна. Бараг энэ хүмүүс оркестрлцсан, энэ биетүүд оркестрлцсан, зохион байгуулж байгаа, зохицуулж байгаа байдалтай. Таны зүгээс ерөөсөө л тэр үерийн усыг гадагшлуулаад үерийн усыг мэдрээл гээ биеэс бол тавиал байж хад хангалттай гэж харагдаж байна. Тэгэхээр одоо байгаа байдал ерөөхдөө жоохон онцгүй байдалтай. Гэхдээ окей. Энэ байдал эргээд энэ хоёр үзүр дээш эргэх юм бол тэгээд шууд хааж шагалтай боллоо. Энэ хоёр бид нар эргэх болно. Ялангуяа лагусын тусламжтайгаар 70 мэдрэмж 70 хумсрын энэ мэдрэмжүүдтэй тусламжтайгаар энэ лагусын дээш эргэх юм бол энэ хоёроос дагаад эргэжнэ гэсэн үг. Энэ лагус нь түлхүүрлэх гэдэг юм тийм. Тэгэхээр 70 хумсрын тусламжтайгаар 70 мэдрэмжийн тусламжтайгаар үерлэж дуусны дараа нар мандаад заагсан гээд ус загас амтаа усна ингээд эргэж орж ирээд гэдэг шиг тийм ингээд та хэрэг нуур голыг төсөөлж байгаа бол юм ширэгцэн нууран дээр нь үерлэнгүүтээ ус нь эргэж орж ирээд тэгээд үер нь намцсныхан дараа загас орж ирээ жараахан нар орж ирээд тийм ингээд бүр сайхан болоход ургамал мод ургамал бургас ургаад цэцэг ургаад сайхан болж байгаа ингэх болно гэдгийг сахиусууд нь амлаж чадаж байна. Амлаж чаднаа гэж хэлж байна. Энэ бол баттай зүйл амлаж байна. Окей, за тэгэхээр таны ерөнхий байдал юм байна. Таны ерөнхий байдал нь танд одоо таарж байгаа бол энэ таны групп мөн гэсэн үг. Тийм бол уншлагыг үргэлжлүүлээд сонсцгоё. За. Одоо 7 сар тохиох шин зүйл нь юу яах вэ гэдгийг харж өгье. 7 сар тохиох шин зүйл юу яах вэ? За 7 сард таны амьдралд шинээр орж ирэх зүйл яах вэ? Харъя. За 7 сард орж ирэх шин зүйл яах вэ? 7 сард таны амьдралд шинээр юу орж ирэх гэж байна? Харъя. За 7 сард таны амьдралд шинээр юу орж ирэх гэж байна? 3 of Wands төлөвлөгөөний үр шимүүд орж ирж эхэлнэ. 5 of Pentacles сургаалынхын үр шимүүд бас орж ирнэ. Death. Тэгээ гацаантай байдал гинэ. За энэ Death дээр нь Verona шидээд нэмэлт мэдээллийг авъя. За энэ хөдөр бүр дээр нь үнэ авчи. За. Окей. За. Ансуус дахиж гарч ирж байна. Райдо хөдөлгөөн. Алгис доошоо харснаар гарч иржээ. За тэгэхээр 7 сард жоохон нурж унах ботрох зүйлсүүд их байх болно гэж харагдаж байна. Ингээд хэрэггүй болохгүй юмнууд нурж унах гарна гэж харагдаж байна. Таны амьдралаас гарч явж өгнө. Тэгээд энэ үеэр та жоохон өөрийгөө жоохон юу гэдэг вэ? Эмзэг гэдэг ч юм уу те. Эмзэг хамгаалалтгүй жоохон эвгүй байдалд орсноор мэдрэх болно. Энэ зүйл тохиох боломжтой. Гэхдээ энэ нь сайн л үтэй нөгөө нэг үерийн ус нь урсж байгаа муу мухай юм гарч явж байгаатай холбогдолтой гэж харагдаж байна. Тэгээд ерөөсөө аль дээр үе дуусчих ёстой байсан зүйл дуусахгүй таны амьдрал байгаа л яс учраас одоо ингээд гарч явж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр 7 сар та нэлийн хэд дэмэг алдах болно, байхгүй болох болно, таны амьдралаас холдож явж өгөх болно. Гэтэ энэ зүйлсүүд нь явснаар өөр шинэ гоё зүйл орж ирэх зам нэгднэ. Яагаад гэвэл 3 of Wands таны удаан хугацаагаар төлөвлөсөн таны амьдралын чухал төлөвлөгөөнүүд энэ үр шим нь орж ирэх гэж байна. За 5 of Pentacles өдийг хүртэл сурсан сургаалууд олж мэдсэн зүйлсүүдийн үр шим нь бас орж ирэх гэж байна. Тэгээд энэ хоёр орж ирэхэд юу садалууд байна гэхээр энэ хөдөр садаа болцсон байгаа даа. Тэгэхээр таны амьдралд шин сайхан гоё шинэлэг үр шимтэй сайхан юмнууд орж ирнэ. Санхүү карьерийн хувьд орж ирнэ. Сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэлийн төлөвшил, хувийн чадварын хувьд ялангуяа мөнгө зоосны хувьд бол маш их үр шим орж ирнэ. Хөдөлгөөн шин зүйлсүүд орж ирнэ. Шинэлэг зүйлсүүд орж ирнэ. Шин найз нөхөд, шин хүрээлэл бүр ажиллаа сольж байгаа гэж бол харагдахгүй байна. Гэхдээ шин хүрээлэл шин хайр дурлал биш хайр дурлалын тал дээр шин одоо зуршил гэдэг ч юм уу те шин гоё ресторан олоо тэр ресторанда байнга очдог шинэ кофе шоп дээр байнга очиж сууж өөрийгөө романсалдаг өөрийгөө болзоонд авч явдаг тэгэд өөрийгөө эрхлүүлэх өөрийгөө баярлуулах юм арга нь гэдэг ч юм уу те юм habit юм гоё арга чарга суух тэгээд илүү хувьдаа хаас жаргалтай болох ийм сайхан зүйлсүүд таны амьдралд орж ирэх гэж байгаа харагдаж байна. За ялангуяа карьерийн хувьд мөнгө төгрөг санхүүгийн хувьд ийм үр шимтэй
материалын зүйлс хувц сунар, эд баялаг иймэрхүү зүйл тэгээ найз нөхөд гээд ялангуяа энэ талбарууд дээр бол шинэлэг зүйлсүүд орж ирэх гэж байгаа харагдаж байна. Тэгэхээр таны амьдралаас гарч явах үгүй болох зүйлсүүд нь бас энэтэй холбоотой муу найзууд гарч явах хэрэггүй тогшлууд эвдэрхий зүйлсүүд эвдэрсэн ирнэ ингээл байлгаад байдаг тиймэрхүү зүйлсүүд гарч явах гэдэг ч юм уу те. Тэгээ хэрвээ та өөр ингэсэн бизнестэй компанитай доороо хүмүүс ажилуулдаг бол жоохон онцгүй яоцгүй ажилчид нь ажлаасаа нэг бол халагдана эсвэл өөрсдөө гараа явна гэдэг ч юм уу. Тэгээд ажилчид нь нэг хэсэг халагдаад гэдэг ч юм уу гараад явах үед та өөрийгөө жоохон эмзгэр мэдрэн жоохон балраад нөгөө хүмүүс нь хийх ёстой байсан юм а дутуу хийгээ явчихдаг ч юм уу те. Тэгээд нэг хэсэг жоохон балраад сандарж байгаа энерги бол байна шүү. За тийм байна. За окей 7 сард болгоомжлох анхаарах зүйл нь юу байх вэ гэдгийг хараад байгаа. За тэгээд та бичлэгийн 2 дахь хэсэг буюу нэмэлтийг авах юм бол яг ажил карьер санхүү нь ямар байх вэ гэдгийг тодруулаад хараад өгнө. Тэгэнгүүт энэ саяны санхүү карьертэй холбоотой инженер орж иж байгаа зүйл илүү ойлгомжтой болж өгнө. За 7 сард анхаарах болгоомжлох зүйл юу байх вэ? За энэ анхаарах болгоомжлох зүйлийг харж өгсөний дараа би танд сахиусуудаас нь тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариултыг нь тодорхой гаргадаг болно. Тийм болохоор тийм эсвэл үгүй гэсэн асуултандаа харуулах асуултаа бодож байгаарай. За 7 сард анхаарах эсвэл болгоомжлох зүйл юу вэ? 7 сард анхаарах болгоомжлох зүйл юу вэ? High Priestess. За. Okay. 5 of Cups. 2 of Wands. За 7 сард энэ хөтөр нисээд ороод ирсэн. За 9 of Wands. За тэгэхлээр 7 сард болгоомжлох зүйл нь гэх юм бол ерөөсөө яг сахиус хавдгуудтайгаа зүгээр харьцсан чаашаа сахиус хавдгуудынхаа зөв мессежийг нь ялгаж салгаж сурнаа гэж харагдаж байна. Тэгэхээр сахиус савдгуудынхаа өвд эзүүдийнхаа мессежийг жоохон буруугаар ойлгоод байсан байж болцсохгүй. Сахиустаа ер нь өвд эзтэйгээ савдгуудтайгаа харилцаан дээр ойлголцоон дээр жоохон буруу ойлголтууд байна. Энэ дээр анхаарад энэ зэгцэрч өгөх болно. Тэгээд зэгцлэх ажлынх нь 80% сахиусууд нь хийж өгнө. Таны өмнөөс хийж өгнө. Тийм байна. Манай муур дахиад өмөлөд эхэллээ. Манай муурны өмөлөд байгаа учраас юу харъя. Capricorn гэдэг суурийг бүтээж байгаа гэдэг гэж байна. Ambition, realism and methodical steps. За тэгэхээр энэ таны нөгөө нэг итгэл үнэмшилтэй холбоотой болж таарж байна. Жоон дэм мухар сүсэг танд байдаг байж болзошгүй. Газартлагтай байхын тулд мухар сүсгүүдийг ялгаж салгадаг байх хэрэгтэй гэж харангуйтаа яг үндэ мухар сүсгтэй болчдөг гэдэг ч юм уу те. Одоо жишээлбэл орой шөнө хувсаа авах юм бол яан гэдэг чилээ иймэрхүү юм жоо итгэх гэдэг талтай гэдэг ч юм уу тараа уншлаг авах юм бол ийм дэм сөрөг юм болно гэдэг бодолтой ч юм уу эсвэл тэр хайртай хүнтэйгээ нийлэхийн тулд зовох ёстой гэж боддог ч юм уу те. Энэ бодлууд нь болохоор танд газардлагтай юм шиг мэдрэмжийг төрүүлж байгаа. Гэхдээ яг үндэ эсрэгээрээ байдаг энэ итгэл үнэмшлүүд нь таныг улам газардлаггүй болгодог. Буруу зүйлсийг тэр энэ манай муурны үйл окей. За ингэ байлгачих да. Бүр баймаа энэ бичлэгэнд ормоор ах шиг байна. Өөр бичлэгүүдээр ерөөсөө ингэж манай муур ийм ааш гаргаж байгаагүй гэсэн чинь энэ бичлэгтэр бүр ороод ямар ах шин. За тэгээ Capricorn гэх хөзрөнд болох манай муур ингээ яагаад садаалаад байгаа гэдэг утгатайгаар энэ хөзрийг суулна. Тэгээд энийг тайлбарлаж өгөхгүй шүү дээ. Тайлбарлаж өгөөч гэж заагаад ах шиг байна. Тэр нь болохоор ерхэд бол муур гэдэг үг нь өөрөө мухар сүсгтэй холбоотой байдаг тийм ялангуяа хар өнгөтэй муур манай муур болохоор бор өнгөтэй хар өнгөтэй муур мухар сүсгтэй байдаг тэгээ муур нь болохоор шулам шидтэнгүүдтэй холбоотой амьтан байдаг бие даасан амьтан байдаг тэгэхээр хит их бие даах гэдэг тал танд байж болцсошгүй за тэгээ шулам шидтэн болохын тулд заавал ингэн тэгнэ гэсэн юм хаагдмал бодлууд байж болцсошгүй одоо жишээ нь тараа уншлахаас өмнө заавал ингэ тогших хэрэгтэй гэдэг ч юм уу гэдэг ингэ тараа уншлага дэк хөдрөө заавал тогших ёстой гэдэг ч юм уу. Иймэрхүү мухар сүсгүүд буруу үзэл бодлоод байна шүү. Ерөөсөө тийм биш ээ. Яг үндэ сүнслэг байдал энэ төр гэдэг нь таны бодож байгаас илүү амархан, илүү хөнгөн, илүү амархан, илүү их үр өгөөжтэй байдаг байгаа. За тэгээд ийм шудраг бус санагдаж болох үз байдлаар өр өгөөж өгдөг шудраг бус санагдаж болох үз байдлаар
ингээ үр шим орж ирээлэдэг. Тэр нь гэхдээ яг үнэндээ шудраг бус ш. Тэр нь яг үнэндээ жинхэнэ шудраг ёс нь мөн байх гэдэг байгаа. За тэгэхээр сонголтоо хий гэж яриаддаг те. Хүмүүс болохоор сонголтоо хийгээл болчихгүй штэ. Сонголтоо хийснийхаа дараа өөрөө хичээх ёстой л үдэ гэдэг ч юм уу ингээд жоохон хэцүү бодох гээд байдаг. Гэхдээ сонголтоо хий гэдэг үгийг яг шууд утгаар нь хүлээж аваад нэрээ сонголтоо хийгээл биеэ сул тавиал ааш жаргалтай энийгээ байжсэн чинь нөгөө сонголт нь биелждэг гэдэг. Ийм ерөөсөн амархан байдлаар бүх зүйлс нь амархан дээрээ нэмээд амарханаар биелээд тэгснэ шагналын ч гэсэн амархан бөгөөд ийм хангалуунаар орж ирдэг гэдэг нь бол сүнслэг ертөнцийн бодит үнэн мөн шүү. За тэгээд бие даах тал дээр болохоор та сахиусуудтайгаа харьцаж хангалттай сахиусуудаас юм нэгтгэхгүй байж болцсохгүй харагдаж байна. Сахиусуудаа жоохон эрхлэх хэрэгтэй, жоохон эрх ийм юу гэдэг лээ ингээ бүр эрхлэсээр амуухай хааштай болцсон хүмүүс жоохон хүмүүс байдаг штэ. Жоохон тийм байдалтайгаар сахиус бурхантайгаа ялангуяа бурхантайгаа тэгж харьцвал зүгээр хорвоо ертөнцтэйгээ тэгж харьцвал зүгээр би ийм ч авмаар байна, тийм ч авмаар байна, амархан авмаар байна, хичээл зүтгэл гарахгүйгээр авмаар байна гэдэг ингээ бүр ингээ аашлаад тэг ингээ нэхээд уурлаад уралж болдог байгаа шүү. Ингэх тусам зүг байгаа. За тэгэхээр сахиусуудтайгаа ингэж болно, бурхантайгаа ингэж болно. Гэтэ өвөг дээдсүүдтэй болохоор хүндэтгэлтэй харьцсан. Яг бол өвөг дээдсүүд гэдэг нь танд үйлчлэх зорилготой биш. Хувийн өөрийн гэсэн хувийн амьдралтай, хувийн бодол үзэл бодолтой, хувийн гэсэн санаатай ийм биетүүд байгаа. Тэгэхээр өвөг дээдс нь болохоор нэг дургуун урчих юм бол таныг шийтгэх гэж оролдох бол боломжтой юм. Одоо энгийн л нэг хүмүүс байгаа. За харин сахиус тэгээ бурхан болохоор 100% танд үйлчлэх зорилготой, 100% тантай хамтрах зорилготой, 100% таныг эрхлүүлэх зорилготой биетүүд байдаг байгаа шүү. Тийм учраас та эрхлэх ёстой. Эрхлэх ёстой гэдгээ та ойлгохын тулд 7 сард янз бүрийн анхаарах ёстой зүйл ийм дээр чинь би алдсан байсан юм байна. Тэрэн дээр буруу бодож ийж ингээх шаардлагагүй байсан юм байна. Энд чинь мухар сүсэг биш юм байна. Тэр нь яг үндэ мухар сүсэг муу юм байна. За окей би энэ тайлбарлалаа. Окей. Энэ инг гэдэг энэ ингваз гэдэг юм рууна байгаа. Энэ болохоор үр шимийг бэлэгддэг. Тэгээд нөхөн үрчгөө бэлэгддэг, хүүхдийг бэлэгддэг. Эрэгтэй хүний нөхөн үрчгөө шингэнийг бэлэгддэг ерхэд юм рууна байгаа. Тэгэхээр ингваз нь болохоор энэ бүх зүйлсүүд маш их үр шимтэй болно. Эндээс нь танаас маш их зүйл шинээр мэдлэнэ гэсэн утгыг бэлэгдэж өгч байгаа. За тэгээ бас та урлагийн талын хүн байж болзошгүй, эсвэл их бүтээлч төрлийн хүн байж болзошгүй. Маш их зүйлийг бүтээдэг, урлагийн бүтээдэг, шүлэг, зураг, дуу, хөгжим, кино, бичлэг гэдэг ч юм уу те янз бүрийн бүтээдэг ийм хүн байж болзошгүй. За бас өөр төрлийн бүтээл юу вэ гэхээр шинэ төрлийн бизнес бүтээх нь маш их тийм бүтээлийн энергийг шаарддаг, ийм креатив энергийг шаарддаг зүйл байгаа. За тэгээд нөгөө энергийн чекэн дээр нөгөө зарим хүмүүс үр хөндүүлсэн байж магадгүй үр хөвгтэй холбоотой няра одоо хөвлөд байгаа хөвгтэй холбоотой асуудалтай нүүр тулж иж болзошгүй гэсэн ингвазнаас тэр асуудлыг бэлэгддэг. Гэтэ сайн талаар нь энэ зүйлс сайн талаараа ангаалтыг авчрах болно, сайн үр шимтэй байх болно, үр шимээ авнаа та хэрвээ хүүхдтэй болох хүсэж байгаа бол хүүхдтэй болно гэсэн сайн дохио байгаа шүү. За гэхдээ ингийн тулдаа энэ мэдээж эрхтэй эрчимтэй рүүнэ учраас та өөрөө хөл хөдөлгөөн хийх хэрэгтэй. Энэ сургаалуудаа сурах үед яг ингээд жоохон шуураад амар хөдөлгөөн ороод янз иймж тийм судалж үзээ, тиймч зүйл уншиж үзээд ингээд ийш тишээ гүйж хараагаал янз бүрийн хүмүүстэй ярилцаж үзээд ийм жоохон хөдөлгөөнтэй байх боломжтой гэж харагдаж байна. За гэхдээ тэрийг нь хизээ яаж хөдлөх вэ гэдэг бүгдийг нь сахиусууд нь зохицуулж өгөх учраас бити санаа зовоорой. За одоо тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариултыг авч өгье. Тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариултыг авч өгье. Та хэрвээ тийм эсвэл үгүй гэсэн асуултаа бодож амжаагүй байгаа бол яг одоо бичлэгээ паузлаад асуултаа бодож амжаарай. За групп номер 3-ын асуултын хариу нь тийм үү эсвэл үгүй юу? Яг тодорхойгоор тийм эсвэл үгүй гэсэн хариу гарч ирэх боломжтой асуулт бодоорой. За асуултын хариу нь тийм үү эсвэл үгүй юу? За сондгоо дотоо бол тийм, тэгш дотоо бол үгүй. Тэгш дотоо бол үгүй. Оо. 41. Тийм гэсэн хариу гарч ирж байна. Anticipation. Хүлээлт. Нэг зүйлийг хүлээж байгаа. Яг л нэг тийм хүүхдэд хүлээгээд байж байгаа. Энерги надад амар их мэдрэгдэж байна. Үр хүүхдэд хүлээгээд. Гэхдээ энэ үр хүүхдэд холбоотой байж бол ихэнхийнх нь хувьд биш.
маш цөөхөн хүмүүсийн хувьд ах болно. Бусад хүмүүсийн хувьд хүүхдээ хамт бүтээх хүнээ ханаа хүлээж байгаа. Гэр бүлээ бүтээх те өөр хүүхдийг чи яаж бүтээдэг вэ гэхээр хамтрагчтай ажиж бүтээдэг те ганцаараа бүтээж чадахгүй ганцаараа тийм тэр чи эрэгтэйс эмэгтэйс хоёр нийлжиж хүүхд бүтдэг. Тэгэхээр нөгөө талаа хүлээж байгаа юм энерги гарч ирж байна. Тэгээ хариулт нь тийм гэж гарч ирж байна. Маш тодор. Гэхдээ доошоо харсан байгаа учраас та энэ талаар жоохон гутран гож болчихгүй баг бүтэхгүй дээ, ирэхгүй дээ, миний хань ижил ирэхгүй дээ. За аль эзний хань ижилтэй байгаа хүмүүсийн хувьд болохоор хүүхдээ болохоо хүлээж байгаа хүмүүсэж болчихгүй. Тийм бол хүүхдээ болохгүй дээ. Ингээ нэлээд гутран гойдалтай байгаа харагдаж байна. Тийм байна. Тэгэхээр энэ зүйл ирэхгүй нь ерөөсө цаанаасаа тодорхойлогдсон. Сахиус бурхан өвөг дээдсүүд нь цаанаас нь аль эзний тодорхойлцсон байгаа. Та зүгээр л биеэс бол тавиад өдөр тутмынхаа мөчөө enjoy-доор өдөр тутмын мөчтэй ааш шаргалтай ажих юм бол энэ нь илүү амархан орж ирдэг байгаа. Тэгэхгүй орж ирэхгүй гэж хүлээгээд ах юм бол орж ирэхгүй байх талаас нь та энергиуд ажиллаад эхэлдэг. Тэгээ сахиусууд нь болохоор орж ирэх талаас нь ажиллаад ахт нь таны энерги болохоор орж ирэхгүй байх талаас нь ажиллаад ах тал байгаа шүү. За тэгэхээр групп номер 3 дээр амар их тийм энергитэй яаж тулж ажиллах вэ гэдэг юм зааварчилгаа айгүйх орж ирлээ. Бусад группүүдээр ийм их зааварчилгаа орж ирээгүй. Ялангуяа яг энергиад яаж ажилтдаг вэ? Мухар сүсэг яаж ажилтдаг вэ гэдэг заавар орж ирээгүй. Тийм болохоор маш сонирхолтой байна. Та тийм агуу их энергийн бүтээл хийх ийм хувь заяатай хүн байж болцсохгүй шүү. Энэ тэгээ 7 сар дааш энэ насных нь хувь заяа байж болцсохгүй. За хэрвээ тэгэхээр уншлагын эхнийх нь хэсэг ингэ болж байгаа. Хэрвээ 2 дахь хэсэг рүү орох гэж байгаа бол 2 дахь хэсгээр нь тодруулга харж өгнө. Хай романс ямар ах вэ гэдгийг сайн харж өгнө. Санхүү карьерийг сайн харж өгнө. За тэгээ дахиад нэг удаа тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгнө. За хэрвээ манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол удахгүй уулзъя. Хэрвээ нэмэлтийг минь авахгүй бичлэгээ энэжээ өндөрлөх гэж байгаа бол цаг олон энерги натаа хуваалцсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.